Бид нэг хэсэг сайн цагийг хамт бүтээн. Гэр бүлийн радио 104.5 930 шоу. Тэр нэг л өөр, илүү гоё, илүү ухаантай, бас бусдаас хөөрхөн. харин тэр Яхэр хатуу тийм сэтгэл татан биш. Яг л гэртээ байгаа юм шиг хачин штэ. Мундаг. Хожир гоохт нь хүртэл би дааш мот хоёроо дурахад өгөөгүй штэ. Тэгэхэд аврагын модод хавчихсан байдаг. За тийм байдаг байж. нөгөө хувцас 930 шоу. Хүмүүрт байдаг нөгөө хувцсны тухай яг одоо. Тэндээс машин ирж явна. Зав төлөөлөгч байх шүү. Шинэ халаадаа өмсөөрэй. Шинэ нэг бүтээлийг сажаарай. Бушууна. Нөгөө хувцас 930 шоу. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот гэр бүлийн радиогийн 1-р студ хөтлөгч Эрка Төчин хөтлөгч МБ хөтлөгч Бадмаа миний бие болон найруулагч Ахланбаарын удирдлагын дор Монголын номер 1 өглөөний шоу 930 хөтөлбөр маань та бүхэндээ нөгөө хувцас булангаараа үргэлжлэн хүрэхэд бэлэн болсон байна. Нөгөө хувцсыг эхлүүлэхээс өмнө өнөөдөртэй холбоотой бүр мартаж болохгүй. Заавал бид нар дурсах ёстой нэг зүйл үйл явдал болцсон юм байна штэ. За. 40 жилийн өмнө Берлиний хан нурсан өдөр юм байна. Өнөөдөр юм байна. Чи өнөөдрийн тухай ямар их мэдээлэл За ястаа уучлаарай манайхаа энэ мэдээллийг хүргэх ёстой юм байна заавал. Берлиний хан нуран унсан шиг одоо бидний бас зүрхэнд зарим нэг хан нурах ёстой байдаг баха. Үнэ. За тэр ханыг яаж нурах тухай МБ маань үргэлжлүүлээ. За. За өнөөдөр ямар мэдээлэлтэй ирсэн блэ? Эм би өнөөдөр их гоё асуулт. Одоо инээж дууссан бол ажиллаа хийнүдэ. За өнөөдөр хэдэл нэг ажлын анхны ярилцлага гэдэг нэг талаар ярилцсан. За тэгээд энэ нөгөө одоо хан нурах гэдэгтээ бас ойролцоо л да. Яа тэгэхээр хүмүүс ажлын ярилцлаганд орох үедээ одоо яг дандаа шинэ юмтай тулгардаг. Тэгээд шинэ асуулттай, шинэ байгууллагатай, шинэ хүмүүстэй гэд тулгардаг. Тэгэхээр тэн дээр одоо тэр ханыг нураах хэрэгцээ гардаг. Тэгэхээр энэ тухай өнөөдөр ярилцъя гэж бодсон. Яа, өстой Берлиний ханыг ярьсан сайн болж. Нэрээ. Яг сайхан таарч шүү. Тийм байна. Чи зөв юм ярих юм аа ярьсан нэрээ. Гүй нэрээ. Ажлын анхны Цаг үеийн таарчлаа тий. Анхны ярилцлага. Бадмаа санаж байна. Санахгүй. Би юм бэлээ. Яг ажлын анхны ярилцлага гэдэг анхных гэх яг ер нь ажлын ярилцлаганд хүмүүс ер нь яаж бэлдэх ёстой юм, ер нь яаж оролцвол зүгээр эдийн гэдэг талаасаа зөвлөгөөнүүд байвал илүү зүгээр болов. Яг үнэ. Гэж бодсон. Тэгээд ажлын ярилцлага гэдэг ихлэхээр нөгөө хүмүүс нэг анкета явуулчаал тэгэл дуутгаар нь очиод асуусан асуултанд нь хариулаад ингэх гээд байдаг. Тэгэхээр өнөөдөр би нэг арай жоохон өөр ойлголт өгвөл илүү зүгээр юм болов. Би бол яг тийч л ойлгоч шүү дээ. Яг нөгөө нэг асуусан асуултанд хариулаад тэгэл болов. За тэгээ юунаас яриага эхлэх вэ? Яах вэ? Туршлагаас хуваалцъя л да. Бадмаад ямар нэгэн ажлын ярилцлаганд орж исэн туршлага бол байхгүй тий. Арилцлага авж исэн туршлага бол байгаа. Тэрийг бол байнга хийж. За Бадмаагийн хувьд юу гэстэй тэгвэл? Юу ер нь хамгийн эвгүй ярилцлага юу байсан? Эвгүй ярилцлага. Тий, одоо тухгүй ч юм уу, эсвэл айгу гоё ч юм уу. Нөгөө ажлаас гарах усныг хэлэх ярилцлага л хийдэг шүү дээ. Авах бол яах вэ? Нөгөө шинээр хоёр биендээ танилцж байгаа юм чи. Тий. Гарах гэж байгааг хэлэх л бол чангал байдаг ш тий. Албан тушаал бууруулах ч юм уу. Юу юм бэ? Би радиод орж ирсэн одоо яг санаж байна. Өмнө нь нэг би ч яг нэг юм ярилцлага өгж ажилд орсон ганц тохиолдол байгаа юм байна. Тэр нь болохоор нэг яг орох гоогүй юм байна. Ороогүй юм байна. Орох гэж яваад тэр ярилцлага жоохон бүтлгүүцсэн л дээ. Нөгөө нэг төгссөн мэрэгчлэр ажил хийхгүй болтгүй юм байна гэж бодоод 5 цаас хийчихье гэж бодоод нэг уулуурхайн компанид ярилцлага өгөх гээд очсон чинь намайг нэг өрөөнд суулгаж байгаа л баахан юм асуулаа. Одоо би санахгүй шүү юу асуусныг. Дөрөв томьёол асуугаагүй баг. Тэгэл хувь хүний тухайлах асуусан. Чи санахгүй гэдэг чинь нэг чамд хэрэгтэй юм асуугаагүй л юм байна. Тийм шиг байгаа. Тэгээд нэг ярилцлаганд бол би бүр яг ингээ улаан цан тэнцээв. Хөрх юм намайг эргээ ярий гэсэн. Тэгээд би уус тэр хүний одоо хүний нөөцийнх нь царинаас би би ч угаасаа тэнцээгүй юм байна гэж харсан л та. Хоёр дахь нь болохоор яхаа тэнцсэн. Тэгээд эрүүл мэндийнхаа юунд орчоод эргээ явуулсан. Харин би радиод ярилцлаганд ороход намайг айгу ингийн ярьсанд оруулсан шүү дээ. Ирж уулзаад би захиралтай уулзаад ер нь зүгээр миний ер нь сонирхол те юу ингээ асуусан. Гэхдээ би бодоод байгаа. Яг тэрийг асуухтаа зүгээр миний хоолойг шалгасан юм шиг.
нэг парчинсан хоолой байна уу? Яг үе зүгээр нэг гуглгээд явуулаад байхаар хоолой байна уу гэж шалгасан юм шиг. Тэгээ тэрэнд нь яг нэг юм нэг дөнгөн данган тэнцсэн юм уу яасан. Тэгээ нэг юм оройн нэвтрүүлэгтээ би хөтлөж байсан. Анхны ярилцлаганд анхны гэдгийг үг нь аваач. Ер нь ажлын ярилцлаганд орж байгаа хүмүүс юу анхаарч очивол зүгээр гэдэг юм бэ? За ер нь эхнээс нь нэг ойлголтыг бид нэх зөв ойлгох хэрэгтэй байна. Тэр ажилтан гэдэг яг хинбэ гэдгийг бид нэх ойлгох хэрэгтэй болчихсон. Хүмүүс нөгөө ажлын ярилцлаганд орно гэдэг тэгэхээр шууд өөрсдөө нэг юм байр суурин дээр тавьчихна. Хүний нөөцийн ажилтан ч гэдэг юм уу, альсвал байгууллагын захиралч гэдэг юм уу. За би бол энэ хүнийг ажилд авах гэж байгаа хүн. Асуулт асуугч гэж нэг байр суурин дээр тавьчаад нөгөө хүн болохоор асуусан асуултанд хариулагч гэдэг байр суурин дээр ингээ өөрийгөө тавьчаад энэ харилцаан дээр ингээ энэ ярилцлага явагдах гэдэг. Тэр энэ өөрөө нэг тийм сайн зүйл биш аваад. Яг тэгэхээр ойлгох ёстой эхний нэг чухал ойлголт нь юу гэхээр ажилтан болвол тухайн байгууллагт ямарваа нэг асуудлыг шийдэж байгаа асуудал шийдвэрлэгч байхгүй. Тийм шүү дээ. Асуудал байгаа учраас бид нар тэр асуудлыг зохицуулахын тулд тэр асуудлыг хариуцуулахын тулд шийдвэрлэхийн тулд хүнийг ажилд авч байгаа. Тэ? Санхүүгийн асуудал байгаа учраас тэрийг шийдвэрлэхийн тулд нэгтлэн ажилд авч байгаа. Хуулийн асуудал байгаа учраас юуны хуульч ажилд авч байгаа шиг юм уу те? Ингээд тэгэхээр ажилтан бол асуудал шийдвэрлэгч байгаа. Тэгэхээр энэ байр суурин дээр ингээд ирчгээр ярилцлага маань их өөр болох гэдэг. Нэгсэндээ ярьцлага авж байгаа хүн тус зөвлөгөө болж штэ нэг талаараа. Тэгэхээр юу гэж харах вэ гэхээр надад асуудал байна. Одоо би ярилцлага авж байгаа хүн болвол энэ хүн асуудал шийдвэрлэгч. Тэгэхээр яг надад байгаа асуудлыг энэ хүн яг яаж шийдвэрлэж чадах вэ гэдэг дээр өөрсдөө байр суурин дээр тавьчмаар. Тэгэх юм бол ярилцлага илүү амар хялбар болчихно гэсэн. Тэгэхээр ярилцлаганд орж байгаа хүн маань бас өөрөө яг энэ байр суурин дээрээ байгууллага дээр очих хэрэгтэй байна. Танаа би ийм чадна гэдгийг ярих гэж очино гэсэн. Тэгэхгүй нэг асуултанд хариулах гэж очихоор яг ямар асуулт асуугаад тэрэнд нь гоё хариулах гээд таалагдах гээд альсвал тэр хүний одоо хүссэн хариултыг өгөх гээд ч гэдэг юм. Ингээд эхлэхээр айгу төвхтэй болчдөг. Одоо ялангуяа энэ зүйлээс болоод нөгөө шинээр одоо сургууль төгссөн хүн анх удаа ажлын ялсанд орж байгаа хүмүүс болохоор алдаанууд гаргадаг. Одоо Бадма гэдэг нэг компани дээр очиод ярилцсанд оронгоо тэр хүн өөрийнхөө нэг зүйл сонирхсан зүйлийг асуун те. Тэгэнгүүт тэрэнд нь хариулчаа Бадмад тохируулж хариулчихж байгаа юм. Дараагийн Эрка дээр очихдоо Бадмад хариулсан шигээ Эрка дээр хариулах гэдэг байхгүй. Тэгэхээр Эрка бол өөр юм хүсэж байгаа байхгүй. Тэгнь. Тэ? Өөр компани учраас, өөр байгууллага учраас өөр юм хүснэ. Тэгэхээр нэг загвараараа ингээ олон өөр газруудад ингээ оролдоод үзээд байхад нүүх нь болдог. Тэгэхээр сүүлдээ яадаг вөхөр ерөөсөө байгууллагууд айгу худлаа юм байна. Альсвал одоо сэтгэлээр унаад байдаг тий. Одоо би одоо тэнцэхгүй маань ажилд орч чадахгүй юм байна гэдэг иймэрхүү зүйлүүд гараад байна. Тэгэхээр байгууллагууд юу хүсэж байгаа вэ гэхээр надаа ийм асуудал байна. Тэгээ энэ асуудлыг чи яг яаж шийдэж чадах вэ гэдгийг л тэр хүнээс мэдхийг зориод байгаа юм. Тэгэхээр ярилцсанд орохынхоо өмнө би юу шийдэж чаддаг вэ гэдгийг өөрөөсөө асуугаад тэрийг тодорхой болгочоод ярилцсанд очих юм бол илүү одоо давуу талтай болно л гэсэн. Яг үнэ. Ядаж нөгөө сандрахгүй. Тийм, сандрахгүй. Ажлын ярилцлаган дээр хүмүүсийн гаргадаг хамгийн их алдаа сандраад идэв. Тэгээ сандраад нөгөө яг ярих ёстой юм а ярихгүй. Би ингээд юм асуухаар толгой дотор нь шаал өөр юм эргэлдээд байгаа нь илт ингээд мэдэгдээд идэг байхгүй. Одоо ингээд сандраад нөгөө сандарчаар чинь хүн чинь хүний ингээ яриаг сонсгоо байждаг байхгүй. Хоёр чихэн шуугаад зүгээр ингээл нөгөө юу хэлэх үгээл бодоод идэг. Тэрнээс биш яг юм дотор хүнээ гаргаж ирж гоё юм тайван уужуу сайхан ярилцахгүй. Тийм учраас тэр хүний сандарлыг бууруулахын тулд ингээ орж ирэл одоо би бол ярилцлагыг дандаа онлайнаар л авдаг л да. Нөгөө ирж уулзахгүй видео колл дээр орж ирдэг. Тэгэнгუთ яг ингээ сандраал ингээл төгчээл ингээл нөгөө яриа нь ингээд бүдчээд байгаа нь мэдэгдээд идэг байхгүй. Тэгэхээр тэр хүний сандарлыг багасгахын тулд нөгөө шалдар болдар юм ярина. Одоо нөгөө өнөөдөр ямар өдөр вэ гэдэг шиг. Тэр яриаг нөгөө бит хоёр ингээд юунд суугаад хэрвээ өрөөнд суугаад би биенээс өөдөөсөө хараад сууж исэн бол эхлээд нэг аяг цай өгөөд сандарлыг бууруулахын тулд аяг цай өгөөд тэгээ хэрвээ би жоохон өөрийнхөө үе юм өөрөөсөө дээшээ настай хүнтэй ярьцлах хийчихсэн бол магадгүй сайхан хөөрөглөөд нөгөө гарт нь ингээд ямар нэг юм бариулж тэр хүний сандарлыг мэдрэмжийг өөр тийшээгээ явуулах хэрэгтэй байгаа байхгүй юу? Монгол хүний тэр нөх хөөрөглөх заншил чинь ер нь тэр юм байлээ шүү дээ тий. Тэгээд нэг юм сандарлыг нь өөр юм руу ингээд авсныхаа дараа за хөө манад нэг юм хэрэгцээ байна. Чи өмнө нь юу хийж исэн бэ? Би чамааг энэ дээр авбал чи хэр нөгөө чадах вэ? Урд нь энэ чиглэлийн туршлага байсан уу? Ийм хийж үзчихсэн үү гэд нөгөө хэрэгцээгээ л одоо яг үнэн бодтоор нь л
сайхан ярилцгал хэрэгтэй болдго юм л та. Онлайны араас болохоор хүүхд мөхтл ярина шүү дээ. Одоо тэгэл ээжүүд голдоо байгаа болохоор тий баг чи хидтэй вэ? Баг тэгээд яаж төрсөн бэ? Хаар төрсөн бэ гэл ээжүүд чинь төрсөн тухайгаа ярихаар нэг сайхан уужраад гэл нөгөө амьдралтаа хийсэн хамгийн том алдар гавь тэр юм чи угаасаа. Тэгээс өөрөөр төрснөө, хийсрээ төрснөө, мөрснөө гэд тиймэрхүү ямар ингээ орж байгаа. Тэгээ буцаад ингээд нөгөө ажлаар л орохоор нэг юм тайвшраад тэгээ үнэн яриа явдаг. Энэ нараа энэ Минагийн комменттэй би яг санал нийлээд байгаа. Энд чинь нэг амьдралын шийдэх гэдэг байгаа шүү дээ. Бас нэг талаараа. Морлогын тухай яриад шүү дээ. Тэгэнгүүт хөлс гараад гарч ичрээд толгойд юу ч орж ирдэг юм аа та нар мэдэхгүй байна гэнэ. Харин тийм хүмүүс ярилцлаганд орохдоо ингээд нөгөө өөрсдөө би одоо ингээд яг асуусан асуултанд нь хариулна, зөв хариулах хэвээр. Одоо би яг тэр хүнд одоо тааруулж ингэж хариулах ч гэдэг юм уу те. Тэгээ нэг юм их асуултууд байдаг шүү дээ. Одоо нөгөө амьдралын чинь зорилго юу вэ? Манай компаниг яагаад сонгосон бэ гэдэг ч юм уу те. Ингээд асуултууд бэлтцсэн. Тэгээ тэрэнд яг нөгөө нэг яавал оновчтой хариулах уу, яавал ингэх үү гэдэг зүйл дээр хит шалгалт өгч гэж бодоод байдیں۔ Тий. Тэгэхээр яг одоо бүх юм ингээ контролтч чаддаг. Тэгэхээр нөгөө хиний Бадмагийн хэлдэг шиг бид нар нөгөө хүний нөөцөд бид нар бол контрол алдуулах одоо иймэрхүү тактик юмнууд бол бас явдаг. Одоо ярилцсан дундуура асууж ингээ явж хагаад өөр юм руу орчдөг. Ном одоо яриан дундаа тэр хүний сонирхлыг бас ингээ олоо мэдчихдэг байхгүй. Тэгээд одоо ном унших сонирхолтой гэх юм бол одоо сүүлийн үед унсан ном чи юу гэж гэдэг юм. Тэр монголчуудах ч аягүй ингийн мэдэн штэ. Ингээл уран зохиолын ном гэхээр 60 цагаан хонь мөн ингээл ингээ тренд болдог номнууд байдаг штэ. Тэгээ тэр номнуудыг ингээл ярингууд яг унсан байдаг байхгүй. Тэгэхээр тэр номны тухай ингээл яриад ингээгүүт нилээн сандрал багасаад гайг болчихно. Тэгээд дахиад тэр зундороо гулсуулаад нөгөө дараагийн асуулт руу ордог ч гэдэг юм. Тэг юмнууд байна. Эхнийх нь бол яг нөгөө мэс хайлуулах, нүүр хаглах асуултууд бол байна л да. Одоо их сургуультай ямар байсан бэ ч гэдэг юм уу. Ер нь чиний дуртай спорт юу гэр бүлийн байдал тэгээд ингээд нөгөө нэг одоо хүн өөрөө нөгөө нэг юм контролдохгүйгээр ярьдаг сэдвүүд байгаа шүү дээ тийм. Тэгэхээр дуртай спорт ч гэдэг юм уу тийм. Иймэрхүү зүйлүүд бол цаг агаарын байдал гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү зүйлүүд бол ер нь айгүй тийм чөлөөтэй яриа үсгдэг. Тэгж жагаад айж ордог. Хамгийн одоо нөгөө нэг би нөгөө нэг их сургууль сурж байхад нөгөө тайзны нөгөө илтгэх урлагийн хичээл дээр байсан баха. Нөгөө багш ингэжсэн байхгүй нөгөө ерөөс тайзан дээр одоо гараад хилж болохгүй одоо хамгийн нэг юм анхааруулъя. Чи ч одоо хаана илтгэх хурлаг хичээсэн сонс. Их сургууль сурсан хүн шүү дээ би чи. Тэг ямар мэрэгжил уулуурхай үстэй. Уулуурхайч хүртэл заа тэр чинь тийм ямар сони. Итгэлийн хичээл дээр заа штэ. Тэгсэн чинь би чи бас тийм клуб явж байхгүй бас. Тэгсэн чинь манай багш тэрэн дээр нэг одоо хүртэл миний санаас гардггүй байхгүй. Яг тэгэхээр практикаар илэрсэн тэр нь. Манай ангид ингээд бөөнөрөө бид нар суудаг байсан. Тэгсэн нэг нөхөр юм нилээ барцгардуу нөхөр байсан байхгүй. Тухайн үед одоо тэгэл шилжилтлийн нас масл байсан бэлгүүдээ бодвол. Тэгсэн чинь багш тэхгүй юу. Гараад өөрийнхөө яг юм чадахгүй байгаа юм а ч юм уу эсвэл ингээд илт анзааргаж байгаа зүйлээ ингээд болохгүй байгаа зүйлээ нэг дөвлгэж ярих гад хэрэггүй. Нэг хүний ингээд нөхцөл байдлыг ингээ хөнгөрүүлэх гэж байгаа юм шиг уул нь бол арга нь тэр юм шиг байгаа ингээд аахгүй багш. Тэгээд тэгтээ тэрийг авчиад тэгээ хэргэлчихээр хүмүүс тэрэн дээр ч анхаарат ч гэдэг юм уу тэрэнд ч амар ингээ түүртээд дараагийн юмнууд ч ингээ сонсч чадхаа болчт юм аа гэд хилцсэн байсан бохоггүй. Тэгсэн чинь манай нөгөө нэг барзгардуу нөхөр урд гарах одоо ээлж нэрэхгүй юу. Тэгсэн чинь гарч хамгийн түрүүнд хэлсэн үг нь яг тэр багшийн дүрэн байдیں۔ Амар тэнэг гарч ирсэн хараа та нар энэ юу барзгар нөхөр урд гараад ирчих гэж бодож гин үү гэд хэлчихдээ. Тэгээд хэлсэн чинь нэрээ ингээл яг уур амьсгал ингээл бүр ингээд унтсан. Ерөөсө бид нар чи ялангуяа яг нэг сурж байгаа оюутнуудын хувьд ингээд нэг болохгүй үгэнд хэлчлээ дээ гэдэг юм мэдрэмж аваад тэгээд тэрнээс хойш баг юу ирсэн юу ч санахгүй юм чи. Тэгээд ерөөсө яагаад тэрийг хэлчихвдээ энэ нөхөр гээл ингээд тэрийг бодоод суугаад юм чи. Тэгээд яг энэ шиг одоо нэг юм юу гэдэг ярьсан дэрхтээ би төсөөлж ийн л та. Зарим нөхдүүд ингээд амар зовлон мовлонгоо ярьж мэр тэнхтдэг байж магадгүй гэж бодоод байгаа байхгүй. Иймэрхүү дүрэн байна. Одоо жишээлбэл энийг л бити ингэж хийгээрэй. Нөгөө ярилцлаганд орж байгаа хүний үнцэг өөр өгдөг бах те. Зарим нь болохоор миний амьдрал мөнгөний хэрэгцээ байна. Би одоо айгүй л юм цалинтай л их л мөнгө л авах гэж ирлээ та нараас юу нь бол гээд. Би нөгөө та нарт юу гэж чадхаа ярихгүй. Надаа юу өгөх юм л гэдгээ. Харин тэгдэг үү? Нэг яриад байдаг үнцэг бас байдаг. Ер нь тэгэл би нэг юм асуухаар зөрүүлээд би нэг юм асуучих уу гэдэг. За тэгээ одоо цалин хийдүү. Хизээ буух уу? Яавал өсөх үү? Гэл өөдөөс зөрүүлээл нэг тийм асуугаад байгаа хүнийг бол за энэ нэр нь хэрэггүй. Ер нь гэхдээ мөнгөний тухай асуулт ер нь л тухгүй тий. Яг бол асуух бол хэрэгтэй л дээ. Одоо хөдөлмөр харилцаа чинь нэг талаа
би ийм ажил хийж өгнө. Нөгөө талдаа ажил олгогч нь би чамд ийм цалин өгнө гэдэг энэ мөнгө аваад ажил хийх л харилцаа шүү дээ. Тэгэхээр авах мөнгө асуух нь бол зөв. Гэхдээ нөгөө төвлөрлийн асуудал байна. Юун дээр яг илүү төвлөрж ийн вэ гэдэг нь. Зөвхөн нөгөө нэг Монгол яриад байвал балах юм. Мөнгөн дээр тийм цалин дээр төвлөрөөд байх юм бол асуудал үүсэж байгаа. Түүнээс би яг ийм одоо эхний ярьсан шиг те би ийм хийж чадна. Надаа ийм туршлага байгаа. Тэгээд би бас ийм зүйлийг хийх чадвартай. Тэгээ энэнд маань тохирсон цалинг та гэд өгч чадах уу те одоо зах зээлийн ханш бас байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ханшид одоо тохирсон хэмжээний үнэлгээг та нар өгч чадах уу гэдгийг нэг баримжаа авч мэдчихэд тэгээд цаашаа дараагийн харилцаа руугаа одоо зүйлийг ярилцах юм бол болж байгаа. Тэгэхгүйгээр яг хизээ өгөх юм. Яг өгөх юм уу? Зарим нь одоо бүр нөгөө одоо уул уурхаад ирүүн хөвчлэн гардаг. Би одоо ингээд танаа уурхаар явахын тулд надаа одоо мөнгө алах. Та нар эхлээд надаа одоо тэдэн төгрөг өгч. Тэгэх юм бол би явъя юм авъя гэдэг. Ийм одоо хүмүүс байдаг. Тэгэхээр чинь хүмүүс ингээд бүр юу тэр айгу утгагүй асуудал шүү дээ тий. Тэгэхээр төвлөрөл нь л өөрөө чухал байх гэдэг. Тэгээ дөрөв нь РК-гийн асуудаг дээр одоо нөгөө юуны юг одоо хийж болохгүй вэ гэдэг юм дээр одоо юу гэх ажлын ярилцлага бол юунаас эхэлдэг? Утсаар ярьснаас эхэлдэг байхгүй. Одоо ингээд уцаар ярьж байгаа шүү дээ хүний нөөцийн ажилтнч гэдэг юм уу те. За ингээд сайн байна уу? Та манайд анкет бүгэлсэн байна. Ингээд манайд тэдэн сарын тэдний өдөр ингээд ярилцсанд ирж ороорой гэдгээс эхлээд ерөнхийдөө эхний ярилцлага бол баг явж байгаа байхгүй. Уцаар аваад яаж хандж гин, яаж ярьж гин. Ер нь ингээд танихгүй дугаараас ингээд заалгана. Тэгэнгүүт аваад байна уу гэж байгаа хандлага чинь ингээд айгүй их юм илэрхийлдэг байхгүй. Ингээд яг ингэхдээ тийм одоо юу гэсэн түүртсэн, тэр шаасан өнгө аястай ингээд дугарна. Тэгээд ийм компаниас ярьж байгаа гингүүд бүр шал өөр болчихно. За сайн байна уу гэдэг ингэж. Тэнгүүд чинь ингээд хүнд нөгөө нэг мэдрэмж төрн шүү дээ анхны сэтгэлтэй. Нэг л юу. Энэ хүний яг унган өөрийнх нь яг харилцаа бол эхний байна уу гэдэг дуурал те. Тэнгүүтээ яг өөрт нь ашигтай ямар нэгэн одоо ийм харилцаа үүсэнгүү тэр хүний гаргаж байгаа дүр гэдэг нь шал өөр болчихж байгаа байхгүй те. Эндээс эхлээд л яг яан штэ. Дүгнэлтүүд явагдаж эхэлнэ шүү дээ. Энэ ийм хүн байна гэд бодож эхэлнэ. За тэгээ хоёрдугаарт нь цаг тохирдог. Тэгээ монголчуудын нэг маш том алдаа байна. Бид нар ингээд юу гэдэг одоо нэг 10 хүнтэй ярилцлаа гэхэд тэр 10 хүний 6 нь утсаа авна. 4 нь бол утсаа авахгүй. Бүр холбогдох боломжгүй ч юм уу болцсон байна. Тэгээд тэр 6 хүнтэй цаг товлоход 3 нь ирнэ. 3 нь бол ирэхгүй. 3-ынх нь одоо ирж байгаа 3-ынх нь нэг нь одоо хоцордог ч юм уу те. 2 нь бол яг цагаа барьдаг ч юм. Иймэрхүү байдаг байхгүй. Ер нь бол яг энэ дундаж одоо статистик гэх юм уу да иймэрхүү. Тэгэхээр энэ болгон чинь нөгөө нэг ярилцлаганд орж байгаа процессын хэлбэр байхгүй. Яг цагаа барьж гин үү? Барихгүй байна уу? За тэгээд тэрний дараа тэр хувцаслалтын асуудлууд яригдана. За одоо юу гэдэг менежерийн төвчний, офисын ажилтны байх юм бол бас хувцаслалтанд анхаарах хэрэгтэй. Угаасаа монголчууд хэлдэг те ухаанаа юу хувцаар нь ухтаад ухаанаар нь үддэг гэдэг. Тэгэхээр анхны сэтгэлийг төрүүлж байгаа учраас хувцлалт бол их чухал. Тэгээ би уурхад ажиллаж байхдаа бол ингээд уурхаахантай ирэнгүүт яг гутлыг л харна. Тэгэл яг уурхаан рок рүүстер өмсцэн л ороод ирдэг. За тэгэл тэр чинь бол ингээд уусаа хийдэг хүн байна тий. Хийдэг хүн хөвшил болсон байна. Тий. Нөгөө гутал мутлаа өмсөөд ажлынхаа хувцсыг өмсөөд хөвшил болсон. Тэгээд ярилцсан тэр хүний хэлж байгаа үгнүүд бас анзаарах. Нэг ахтай би хаби ажилд ахтай ярилцчихсан чинь тэр ах би нөгөө асуулт асуусан чинь ах миний өдөөс ингэс давтаараа гэдэг байхгүй. Тэр хүний хэлтэй биш те давтаараа. Давтаараа гэдэг нь уурхад станцаар дандаа тэгдэг байхгүй. Давтаараа гэдэг. Гэсэн чинь тэр ах намайг тэгж байгаа байхгүй. Асуултаа дахиад хэлчихэрэй гэсэн чинь давтаараа гэж. Энэ ах бол угаасаа чанагдсан нөхөр те. Тэр хүн бод бүр ингээд амьдралын нь баг хөвшил болсон юм байна. Тийм бай. Тэгэхээр хабын хүнд бол тэр маш том давуу тал байгаад байна гэсэн. Хэмчлэн иймэрхүү дүгнэлтүүд яаж нөгөө ярилцаагүй байхад ажиглагддаг зүйлсүүд байна. Ажиглагддаг. Тэгэхээр нөгөө нэг энэ жижиг деталь зүйлсүүд юунд их нөлөөтэй байдаг вэ гэхээр би одоо жишээ нь энэ хүнийг миний асуудлыг яаж шийдэж чадах вэ гэж хайж байгаа хүн шүү дээ. Яг тэр чадвар, ур чадвар нь мэдлэг нь тэг ажлын дадлага туршлага нь байна уугүй юу гэдгийг би хайж олж харахыг хичээж байгаа хүн шүү дээ. Тэгэхээр энэ жижиг зүйлсүүд яах вэ гэхээр энэ хүний ярьж байгаа би чадна, надаа ур чадвар байгаа, миний мэдлэг боловсрол байгаа гэдгийг нь баталж гинүү гэдгийг л энэ жижиг зүйлсүүдээр нотолж байгаа байхгүй. Ярилцлагын явцад. Тийм учраас одоо би тэр ахыг яаж би хабын талаар үнэхээр мэдлэгтэйгээ хэлж байгаа үгийг нь би яах вэ гэхээр тэр давтаараа гэдэг үгээр нь за энэ хүн бол ер нь өөрийнхөө одоо
ингээд үйл хөдлөлтөө бол шингээсэн юм байна гэдгийг нь ярьсан. Нотолцож байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн болоо үний ярьж байна гэдгийг би нотолчихно. Яг тэгэхээр хүн бид нар нэг юм хөгжилтэй үг хэрэгэлдэг байхгүй. Хүн ажлын ярилцлаганд орж явах үедээ төгс гэгээр л хамгийн ойртсон байдаг. Яа. Тэр үнэн багш юу? Яг нэ. Бүх энийг л чадна гэдэг юм. Тий. Бүгдийг би болстой үнэхээр чадна л гэдэг. Гэхдээ яг чадах үгүйг нь мэдгүй, хийдгэж үзээгүй учраас мэдгүй. Гэхдээ яг үхээр ярилцлагын явцад би тэрийг жижиг деталь зүйлүүдээр гэдэг юм үнэхээр тэр хандлага ур чадвар нь байна уу? Энэ яг өөртөө суулгаж юу гэдгийг нь тийм жижиг зүйлсээр л одоо таньж мэдхийг оролдсон шүү дээ, тий. Гэхдээ бид нар бүрэн таньж мэдэхгүй боловч энэ жижиг зүйлсүүд бол хангалттай одоо сайн зүйл одоо энгийн зүйлсүүдийг хэлж өгч идэг. Тэгээ нөгөө нэг ийм үгийг би хэлэх их дуртай. Хүн санамсаргүй тохиолдлоор хүн худлаа ярьдаг. Тийм тий. Санамсаргүй хэлж байгаа үг, санамсаргүй хийж байгаа үйлдэлүүд ерөөс яг үнэн байдаг. Тэгэхээр энэ зүйлүүд бол хүнийг яг таньж мэдхэд хамгийн их чухал нөлөө үзүүлдэг. Ийм зүйлүүд аахгүй жижиг гэлтгүй. Тэгэхээр яг энэ зүйлүүдийг илүү их анхаардаг. Тэгэхээр нөгөө ажлын ярилцлаганд орж явахдаа энэ жижиг гэлтгүй ийм зүйлүүдийг хүмүүс их анхаарах хэрэгтэй. Одоо тэр асуултанд хариулах процессууд бол одоо ямар асуулт ирэх нь яаж хариулах нь бол мэдэхгүй шүү дээ, тийм маш олон мянган асуултууд байгаа. Юу ч асууж болно. Тэгэхээр тэр асуултууданд бол харин энэ жижиг үйлдэлүүдэд их анхаарах юм бол илүү юу болох гэдэг. Би одоо жишээ нэг онлайнаар ажлын ярилцлага хийхээр надад тэр нөгөө түрүүний тэр уурхайн гутал мутлыг бол одоо харах ямар ч боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр яг нөгөө тийм хүний нөгөө юм байр байдал ингээд ярьж байгаа юмнаас нь илүү байр байдлын их ажиглах гэж Чи чинь угаасаа онлайнаар ажиллах гэдэг шүү дээ. Онлайн ажиллах гэдэг. Тэгэн гут онлайнаар ажиллана гэдэг чинь хамгийн үнэн байх хэрэгцээ өндөр гэдэг байхгүй юу? Тэгээд дээрэс нь тэр техник механиктэйгээ яаж харьцаж чинь марч чинь чухал шүү дээ. Камера ийш нь харуулчаад би онлайн ярьсан өгөөд ивэл одоо. Тэгэн гут одоо ингэж ингээд видео коллын цаг товлно шүү дээ. За 14 цагт чи ороод ирээрээ 14 15-д чи ороод ирээрээ гэдэг нэг юм нэг цагийн дотор нэг 4 хүнтэй ярилцлага хийх гэж цаг товлцсон байгаа. Тэгэн гут линк рүүгээ ингээл оронгууд би тэр линк рүү ингээ оронгууд өөдөөс нөгөө цааталт нь хүн хүлээж ивэл донк гэл нөгөө хүн намайг аваач гэдэг хүсэлт ирдэг байхгүй юу? Тэг. Гэтэл орчоол ингээ хүлээгээ сууж ивэл нөгөө хоцорсон гэсэн үг чинь тэнд гарч ирж байгаа байхгүй тий. За тэгэнгუთ линк рүү ингээ ороод ирэхэд ингээ кофе шоп мопод очиод ингээ айгүй ач холбогдол өгөөд ингээ чив чимээгүй газар хүлээгээ сууж байгаа хүн байна. Гудамжинд ингээ гүүгээ явж байгаа хүн байна бас. Тэрийг бол одоо цагтаа ирсэн гэж үзэхгүй шүү дээ. Цагтаа тэр чинь ингээ яг хаанаас ч орж болно. Гэхдээ би гудамжинд ингээ явж байгаа шалтгаан нь ийм байгаамаа чимээгүй газар байгаагүй уучлаарай гэж хэлж байгаа хүн бас байна. Гэтэл зүгээр ингээ гудамжинд яасан гинэ? Яах вэ? Хэдэг өхий гэдэг ингээ явж байгаас хүн бас байна. Авахрахтай тэрийг шууд ажилд аваад маш их ажиллаад гарч аалах хэрэгтэй. За тэгэнгүүт гэрээсээ онлайнд орж байгаа хүн байна. Угаасаа нэлэх нотон хөвгттэй. Тэгээ угаасаа гэрээсээ ажиллах шаардлагатай тийм хүмүүс байна. За тэгэнгүүт тэр хүн биш үү? Гэрийнхаа ингээ арын орчныг ингээд бүлүүрдсэн заяа. Одоо тэр чинь арын орчин харагдахгүй болсон хүн байна. За тэгэнгүүт хүүхэд мөхөд ингээд цаашаа гэх ингээд байгаа хүн бас байна. Эсвэл зүгээр ингээд гоё органик ингээд за нааш миний хүү яасан ээж нь чи хүнтэй юм ярьж чимээгүй ээж нь ярьчаад очиод хийгээд үгүй гэж байгаа хүн байна. Тэгэнгүүт би надад хэн хамгийн таалагдах вэ гэхээр ээж нь хийгээд өгөө миний хүү чимээгүй ээж хүнтэй ярьж байгаа гэдэг хүн нь үннээрээ байгаа санагддаг байхгүй юу? Нөгөөх нь бол цаашаа гэдэг ингээд байгаа хүн бол за энэ бол их масклах нэ. Чадахгүй юм чадж байгаа юм шиг харагдах гэж их хичээхэндээ гэдэг ийм мэдрэмжийг шууд надад өгч байгаа байхгүй. Тэгээд дараа нь тэр ажлын ярилцлага бол ингээд дараа нь нөгөө гэхдээ би бол ингээд яг хүмүүсийг зүгээр л үннээрээ байвал нөгөө хичээл зүтгэл нь байна. Ингээд онлайнаар ажиллах хэрэгцээ бол байна. Үннээрээ байвал би тэр хүний яг зарласан альбом тушаалтанд биш ч гэсэн өөр юм тавих хэрэгцээ надад уг нь байгаа байхгүй. Тэгээ шууд ажлын ярилцлага руу оронгуутлаа нөгөө юугаа хэлчихнэ. Заах уу надад ийм хэрэгцээ байгаамаа. Манад нэг ийм хүний хэрэгцээ байгаамаа. Энэ хүн энэ ажлыг хийхдээ ийм хариуцнаа. Ийм хариуцсныхын төлөө ийм төгрөгийн цалин өгнөө. Тэгвэл чамайг чадах чадахгүй мэдэхгүй учраас эхний сард бид нар ингээд энэ амлсан байгаа цалингийнхаа 70% ч юм уу 80% ч юм уу өгнөө. За тэгээ харж байгаа тэрвээ болж ивэл чамайг энэ ажлын байранд тогтоон барихын тулд бид нар ийм давтамжтайгаар цалингийн чинь ийм байдлаар өсгөнөө. Хэрвээ чи энэ ажлыг хийж чадахгүй ингээд чадна гэж хэлчихээ чадахгүй байх юм бол чиний ард ийм юмнууд хариуцлаганууд алдагдаад ийм хүмүүс цаашаа ажиллаж чадахгүй хүрнэ. Ийм ээжүүд мөнгө олж чадахгүй хүрнэ. Тэгэхээр чи яг энийг ингээд чадах чадахгүйгаа надад ингээд бодож байгаад үнэнгээр нь хэлээрээ. Ингээд одоо онлайн юм чинь одоо үннээ л гэдэг ганцхан үгийг л барина. Тэгэл одоо
өөр арга байхгүй. Яг хуурагдсан заримдаа тий. Хуурагдсан шүү дээ. Тэгэл одоо хуурахыг мэдж байгаа ч гэсэн итгэж үзэхээс өөр арга байхгүй. Энэ арга нэг ийм асуулт байгаа байхгүй юу? Яг зарим ажлын байр бол яг нэг чадвар шаардж байгаа шүү дээ. Мэдлэг шаардж байгаа. Эсвэл одоо юу гэдгийг урд үуч юм шаардж байгаа. Гэхдээ нийтлэг байгууллагууд яг ямар хүн ажилд авах гээд байгаа. За тэр нэг чадвар мадвар юмуд энэ бүгдийг адилхан гэж бодчих бүх хүмүүс ярьслага гэж байгаа хүмүүс. Нийтлэг хүмүүс ямар хүнийг хайгаад байгаа. Гэхдээ одоо яг мэдээж ажлын одоо юунаас шалтгаална. Тухайн ажлын онцлогоос шалтгаална. Зарим ажил дээр бол ур чадвар нь ихэнд тавигдах ажлын байрууд бол байгаа. Зарим ажлын байрууд дээр бол одоо зант хандлага нь ихэнд тавигдах ажлын байрууд бол байгаа. Ур чадвар одоо бага шаардагдана. Хандлага нь ихэнд тавигдах ажлын байр. Зарим дээр бол ур чадвар одоо хамгийн чухал байх ажлын байрууд бол байгаа. За гэхдээ ур чадварыг бол баг тест аваад авчмаар юм шүү тий. Тий. Одоо мэрэгжлийн шалгалт хийж авдаг л да. Тэгэхээр тэргээр л авчна. Одоо орчуулагч бол орчуулуулаад авчна гэсэн үг шүү. Тэрний хандлага мандлага дараагийн асуудал. Тий, тэгнэ гэсэн. Гэхдээ ажлын байр гэдэг бол ямарваа нэгэн ажил хийхэд юм 3 юм нэгдэл байхгүй. За. Нэгдүгээр тухайн ажлын ажил мэрэгжлийн мэдлэг боловсрал нь байна уу гэдэг. Хоёрдугаарх нь ур чадвар туршлага хоёр нь байна уу гэдгийг харах гэсэн. Гуравдугаарх нь тухайн ажилд тохирсон зан хандлага нь энэ хүнд байна уу. Энэ гурав үнэхээр гуруулаа сайн байгаа тохиолдолд энэ хүн бол бүр төгс төгөлдөр ажилтан байх боломжтой гэсэн. Гэтэл зарим хүмүүст яадаг вөхөр мэрэгдлэг боловсрал нь байдаг. Сургуульд нь сурцсан. Одоо бүр магистр докторч гэх юм хийцэн. Хандлага байгаад байдаг, ур чадвар байхгүй. Дутагдаад байдаг. Туршлага байхгүй. Туршлага. Ур чадвар байгаад байдаг, хандлага муутай байх юм бол асуудал үүсгээд байдаг. Тэгвэл одоо яг ийм сонголтын дээр MB ер нь юу зөвлөх вэ? Алийн зөвлөдөг вэ компаниудад? Алийн авах уу? Яг ажлын байрал хар. Аха. Энэ ажлын байран дээр бол хандлага нэг номерт юм гэх юм бол хандлагаас сон. Ур чадвар нэг номерт юм гэх юм бол ур чадвараас сон. Нэг ярддаг байсан ч гэсэн одоо аваад тавьчих гэх тийм. Бүх юмыг нэг хэлбэрт одоо оруулахад хэцүү байхгүй. Одоо шинэ IT-гийн програм бичдэг хүмүүс байна. Ур чадвар байхад бол болоо байхгүй. Програмаар бичнэ. Тэгээд тэр хүн угаасаа IT-гийнхэн одоо програм бичдэг хүмүүс бол нэг тийм одоо юу гэдэг ингээд communication дотор ажил нь явуулдаг. Өөрийнхөө таскуудыг хийгээл дуусгачих юм бол үнэн ч бас нэг тийм найрсаг биш тийм. Ер нь тэр хүмүүс өрөөндөө суугаад ингээд ярдагдаа нөхдөд. Тэгэхээр тэр хүн тийм ажлын байран дээр бол хандлага хийсээ илүү ур чадвар нь илүү тохиромжтой байна. Гэтэл одоо юуных байна? За мэдээллийн ажилтан тий reception гэдэг. Тэгээ энэ ажлын байран дээр бол нэг тийм амар ур чадвар биш хандлага илүү чухал. Хүмүүстэй яаж харилцаж чинь тий. Юмаа мэдгүй байсан ч гэсэн одоо компьютер дээр заавчлаар би яг ингэж шүү одоо ингээд хий одоо би ингээд хий та түр хүлээж гэдэг юм одоо зохицуулж чаддаг байх юм бол энэ хүн илүү сайн ажиллах байхгүй тий. Түүнээс ингээд тачигнтал юмаа хийж өгчөө за болсон одоо энийг аваад яв гэд ингээд хилчдэг тийм ур чадвартай хэрнээ харилцаа хандлага нь жоохон асуудалтай байгаад байгаа юм бол болохгүй болчих жоох. Тэгэхээр нэг хэвэнд юмыг цутгах боломжгүй. Угаасаа нөгөө менежмент өөрөө тийм баг. Яг нэг юм цутгах боломжгүй. Тийм учраас тухайн нөхцөл байдалтай л аль оновчтой шийдэл нь одоо хэрэгтэй байна. Тэрийг л сонгож чаддаг байх юм. Гол нь гуруулаа бүрдчихвэл болж юм тий. Энэ гуруулаа байх юм бол ерөөсөө энэ хүн бол үнэхээр сайн ажиллах боломжтой л гэсэн. Тийм учраас ажлын ярилцлаганд орж байгаад хүний нөөцөдийн асуудаг юм. Энэ гурван асуулт чиглэлийн асуултыг асууж байгаа байхгүй. Чи хаана ажиллаж исэн? Ямар одоо таскууд дээр ажилласан? Ямар үр дагавар гаргаж исэн? За тэгээ ямар мэдлэг боловсралтай? За тэгээ чиний хандлага ямар? Яг нөгөө нэг дандаа хүнтэй харилцахгүй ажил одоо за жишээлбэл сая IT гэдэг шиг компьютер дээгүүр ажилладаг нөхөр байсан ч гэсэн хүнтэй ажиллах шаардлага үүсэн шүү дээ тэнцээ нөгөө багийнхантайгаа ингээд нөгөө авах маах. Тэгэхээр тэнцээ хандлага нь окей болж ивэл супер юм байна те уул нь бол яг болохгүйсэн ч гэсэн гүрийгээ заа болгоё те. Яг ингээд манай компани програмыг хариуцах байгаа хүн туршлага нь мяа байгаад хайлсан тунгалаг шиг сайхан ааштай байсан ч гэсэн авахгүй. Тийм. Ягаад гэвэл тэр хүний хандлага нь надад хамаагүй. Балиар адаар ааштай байсан ч гэсэн ажил нураахгүй байх нь чухал байхгүй. Тийм. Системийг бариад байгаа хэрэгтэй тийм. Тэгээ бараг адаар зантайгаа ч гэсэн үннээрээ байж ивэл надад зүгээр байхгүй. Ээ чи чадна штэ. Ээ чи манах барахгүй штэ гэдэг ингээд муухай ч гэсэн хилчдэг байвал. Тэгээд энэ хандлага гэдэг дотор зан чанар орж байгаа. Нөгөө тухайн ажил мэргэжил тохирсон зан чанарууд байна л да. Одоо тууштай байдал, цагийн имийг цагт нь хийдэг байдал гэдэг ч юм уу те. Одоо эдгээр их чухал. Одоо энэ санхүүгийнхэн дээр бол нэг шудраг байдал хамгийн чухал шүү дээ те. Одоо юмд шудраг ханддаг. Тэгээд яг одоо энэ дөрвөн журмынхаа дагуу явна гэдэг яг ийм хандлага бол хамгийн чухал. Гэтэл одоо ийм хандлагагүй байх юм бол тэр хүн 1000 ур чадвартай байгаад
нэг өдөр алдаа гарах боломжтой байхгүй. Эрсдлээ байнга өндөртөл явж байгаа гэсэн. Нөгөө зан чанар нь өөрөө одоо шудраг биш байгаад байх юм бол асуудал. Байнга л нүдэн дээр нь сорилт явж штт. Тийм штт. Их баг янз бэлэн бүрийн мөнгөний асуудал үүснэ тий. Тэгэхээр шудраг биш байх юм бол асуудал үүснэ. Байнга хууль зөрчих гээд идэг ч гэдэг юм уу тий ийм асуудал үүснэ. Захирал махрал албан тушаалаас айдсгүй байх хэрэгтэй. Тэр хүн шудраг байх хүн бол айдгүй тий. Тийм штт тий. А шудраг биш хүн бол тэгэл нялганаал, бэлтганаал тэгэл бас хэцүү штэ. Ашигтайдаа бэлтганаал тий. Ашиггуудаа жоохон боостол тий. Манай нэгтлэн бол тэгэл шудраг нэгтцэн тэгэл над руу ч үе захирлын уулга идэлэг арай юу. Эвгүй чатуудаас ирэн штэ. Тэр зүв дээ. Би чинь тэр хүнээс тэгэл айж агшиж. Хажуудаа тийм хүн тавьчихад ер нь бас гайгүй юм байна тий нэрээ. Тийм биш үү. Тэр хүнд бол ямар сайхан аш байхгүй. Тийм. Одоо би зүгээр яг ингэж төсөөлөх гээд байна л да. Одоо нэг өсвөр насны ч юм уу нэг юм хүүхэдтэй эсвэл одоо яг нэг мэржлээ яг харах сонгочоогүй. Одоо нэг за надад одоо яг чадвар нь чухал юм уу тэр гэдгээ яг хараахан яг яагаагүй байгаа хүн юун дээр ер нь ажиллаж ивэл зүгээр юм бэ? Ер нь одоо ягмар одоо чадвар за би ирээдүйд ажилд орно. Ажлын ярилцлаганд орно. За тэхийн тулд надад нэг юм одооноос эхлээд ажиллаж явах хэрэгтэй юм юу вэ гэж би бодоод байхгүй юу? Юуны ямар ч ажил байсан энэ хорвоо дэлхий дээрх одоо ямар ч төрлийн ажил хөдөлмөр ингээд хүн байгууллагт ажиллана хувьдаа ч гэсэн ямар нэг юм хийж хийн штэ гэр орноо цэвэрлэхээс ахуудал энэ ч ажил штэ. Тэгэхээр ямар ч ажил их баг ямар ч ажил хийсэн байсан нэг чанар бол одоо хүн бүтээгдснээс хойш одоо энэ хүнд хэрэгтэй чанар. Энэ бол санаачлахтай байдал. Бүтээлч болон санаачлахтай байдал. Тэгээ ямар ч юм зүйлийг харсан энэ санаачлахтайгаар ажиллаа одоо хийдэг. Тэгээ санаачлахтайгаар энийг би одоо ингээд нэг гүйцэтгэх чи, ингээд нэг дуусгах чи гэдэг энэ хандлага өөр их чухал. Тэгэхээр юу гэдэг хүүхдэд бол энэ хандлагыг суулгах нь их чухал. Тэгвэл нөгөө нэг юм өөрөө ингээд нэг юм мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг хүмүүс аваад ирсэн хэлэхээр хийдэг. Энэ чинь ингээд хамт ажиллахад байгууллага дээр төвхтэй байхгүй. Айгу хэлнээр зарцуулдаг. Үүр даалгаврыг хийчихэд тэгээд суугаад байдаг. Яг энийг ингээд тавьсан бол ингэж тавьчаад тэгээ ингэж суучдаг. Илүү юм хийдэг үү? Гэтэл яг хүмүүстэй хамтарч ажиллахад юу их чухал байдг вэ гэхээр нэг хоёлаа ингэчээ гэхээр тэрийг хөгжүүлээд ингэ явцдаг хүмүүс байгууллага дээр илүү аз жаргалтай ажиллахад нөлөөлдөг байхгүй. Тэр нөө санаачлахгүй байдал бол ерөөсөө юмыг ингээд байнга ингээд нэг юм зогсонг байдалд оруулдаг. Удаан. Тэгээ 1 2 хэлнэ, 3 хэлнэ, 4 хэлнэ. Тавц дээрээ заслах нь шүү дээ. Ямар төвхтэй юм бэ гэдэг. Тэгэхээр яг тэр арга барилдаа тохируулаад ажиллаад эхэлнэ шүү дээ. Тэр нөө санаачлахгүй байдал чинь л ингээд явах гээд байгаа байхгүй. Яг үнэ. Тэгэхээр бүтээлч хандлага тэр санаачлахтай байдал бол ерөөсөө ямар ч ажил юм. Ямар ч одоо ажлын талбарыг чи горилж исэн тэрийг хөгжүүлж явах хэрэгтэй юм байна тий. Тэгэхээр ерөөсөө хүн одоо хүүхдээ хүмүүжүүлж явах ч гэдэг юм уу. За өөрийгөө одоо би ирээдүйд ажлын байран дээр гарна гэж бэлдэж байгаа тохиолдолд энийг л анхаарч явах хэрэгтэй. Юмд оролцож сурах хэрэгтэй. Яг хүүхдээ ингээ ирээдүйн ажлын байранд бэлдэж байгаа хүмүүсийн хувьд бол үнэн байхыг нь айгу дэмжих хэрэгтэй гэж бодогдоод байгаа. Одоо би өөрөө ингээд хүн ажилд авахта хүннээс ерөөсөө үннийг л хайгаад байгаа байхгүй юу? Хиймээр байгаа л хэлчих. Хиймээргүй байгаа бол хиймээргүй байгаа л хэлчих. Чадах бол чадгаа тугаал хэлчих. Тэгээ энэ дээр чинь хоёулаа ярилцъя тийм. Тэгээд тэрний ард би ингээ ялт тулахгүй, юм шүүхгүй. Зүгээр ингээд би нэг чадахгүй байна гэдгээ үннээр нь хэлчихэж байгаа хүн миний амар их цаг, мөнгө, айгүй хэмиг хэмнж өгч идэг байхгүй юу? Тэг штэ. Би энийг хиймээргүй байна. Надад тэр айгүй гой санагдаад байна. Би тэрийг хийчих болох уу? Энийг над өөр хүнээр хэлчихэж болох уу гэж хэлчихээр би бүр амар баярлдаг байхгүй юу? Яг тийм учраас хүүхдүүдээ бас ээжи би өндөр гэрээ цэвэрлэмээргүй байна гэх тэгвэл чи яага гэрээ цэвэрлэхгүй энэ чиний үүрэг мөрөг гэх биш. Болно шүү дээ. Тэр гоё хэлээ те. Чиний үүрэг энэ те. Гоё. Болно шүү дээ. Минийхөө гэрээ цэвэрлэхгүй байж болно шүү дээ. Өнөөдөр амарч болно шүү дээ гэдэг ийм нөгөө юмыг нь дэмжээд өгөхөөр хүн үннээрээ байж болдгийм байна. Гэр цэвэрлэхгүй байж бас болдгийм байна. Энийг ингээ илэрхийлчих болдгийм байна гэдгийг л тэрийг нь үр хүүхдээ нэг юм загнахгүйхэн шиг нөгөө хаяада би муу байж болох уу гэдгийг нь муу байж болно шүү дээ гэдгийг зөвшөөрчхөөр л юм их хайтайхан шийтгэд амрах. Гэхдээ уусаа үнэн. Одоо би бодоод тахгүй. Яг хөө чи ингээд жүжиж мүжиж байгаа ч юм уу тэр ажлын байрыг авч болно л бахал та. Яаж хийж хагаад. Тэгээд тэр чин зүгээр ажил олгогч нартаа зовлонтойгоос гадна өөр чин зовлонтой шүү дээ. Тийм шүү дээ. Би хүсээгүй юм а, чаддгүй юм а, өөрийнхөө биш юм а хийнэ гэдэг чинь там бидтэй тий. Тэгээд хоёр талтаа ингээд гоё байгаа юмаа дэлгэж тавьж байгаа л тий сайхан. Хүний нэг юм одоо ажлын ингээд ярилцсанд ороод ингээд энэ янз бүрийн ажлын хэлэлцээрүүд хийхэд нэг юм хувь хүний брэнд гэдэг нэг юм байгаад байгаа. Хувь хүний брэнд. Тэгэхээр хувь хүний брэнд гэдэг энэ зүйл бол юу вэ гэхээр брэнд гэдэг бол түүх байхгүй.
түүх. Одоо би жишээ нь өнөөдөр юу гэдэг чинь өөрийнхөө нэрээр MP гэдэг брэнд ч гэдэг юм үүсгэж болно. Гэхдээ энийг хүмүүс өнөөдөр ингээ гаргачих юм бол хүмүүс энэ мундаг гэж хизээч хэлэхгүй. Яг тэгэхээр брэнд гэдэг чинь бол түүх байдаг. Nike гэх юм бол ийм мундаг учраас гээд хэдэн жилийн түүхийг гаргаж ирээд тэгээд энэ брэнд гэд нэр томьёо өгч болж байгаа. Тэгэхээр хувь хүний өөрийнхөө брэндийг үүсгэхээр яг хөө тэр хүн өөрийн гэсэн түүхийг үүсгэх хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр хүн одоо хилэлцээр хийхэд тэр хүн бусдад итгэл төрүүлэх энэ зүйлүүд бол юу вэ гэхээр өнгөрсөн хугацаанд яг юу хийж гүйцэтгээд ямар үр дүн гаргасан, ямар амжилтыг бүтээсэн, юу хийж бүтээгээд өнөөдөр ирсэн бэ гэдэг нь чухал байхгүй. Тэгэхээр өнөөдрийн нэг энэ одоо юу гэж хилэлцээрт ороод гаргаж байгаа шийдвэрүүд одоо ингээ бадмагийн нөгөө ажил алдаг гэдэг юмнууд биш үү те. Тэр ийм хүмүүс бол өөрийнхөө нөгөө яг тэр брендийг л үүсгэж байгаа. Чи авсан ажлаа сайн хийгээд гүйцэтгээд дуусгаж байгаа бол чиний брэнд сайн явж байна. Чи авсан ажлаа дуусгахгүй дандаа алаад яваад байгаа бол чиний брэнд бас тэгж үүсэж байна л гэсэн үг. Тийм шүү дээ тий. Тэгэхээр хүн өөрийнхөө брендийг яаж үүсгэж байгаа вэ гэдгийг бодох хэрэгтэй байна. Тэгэхээр нөгөө ажлын байран дээр ороод хүмүүс одоо мундаг хүн гэж өөрийгөө тодорхойлуулах энэ зүйл бол ерөөсөө түүхтэй л холбоотой. Тэгэхээр та сайн түүхийг үүсгэж чадвал брэнд чинь сайн үүснэ. Муу түүхийг үүсгэх юм бол брэнд чинь муу үүснэ гэсэн. Тийм учраас одоо энэ ажлын ярилцлаганд одоо орохдоо өөрийнхөө энэ түүхүүдийг айгуу сайн тодорхой болгочоо. Тэгээд өөрийгөө илэрхийлэх энэ брэндээ зөв илэрхийлэхэд одоо анхаарах хэрэгтэй байна. Одоо би их сургууль сурахдаа ийм зүйлийг олж мэдсэн, ийм зүйлээр ажилласан. 10 жилдээ би ингэж одоо суралцсан. Тэ одоо магадгүй оюутан байхдаа цагийн ажил хийжсэн бол ийм цагийн ажлыг би ингэж хийсэн, ийм туршлагыг олж авсан, ийм ингэж хийжсэн. Тэгээ магадгүй одоо бараа үржсэн бол барааг би өргөдөө ийм сурсан гэдэг энэ бүхэн чинь одоо юу брэнд бий болж байгаа гэсэн. Тэгэхээр хүн энэ зүйлийг их ойлгох хэрэгтэй байна. Тэгэх юм бол ер нь аливаа зүйл хариуцлагатай хандах болох байх л та. Ажил олгогч ажилтан хоёр уул нь хоёулаа хоёр талаасаа ингээд гоё үнэн байвал ойлголцоход амархан, юм даалгахад амархан, дааж авсан юм хийхэд амархан. Тэгээ хоёулаа үнэн байх ёстой учраас ядаж ажилд орох гээд очиж байгаа тэр хүн өөрийнхөө үннийг айгу эвтэйхэн ингээд нөгөө зөвөр те цалин авах гэж очиж байгаа чи үнэ, амьдралд мөнгө хэрэгтэй байгаа чинь үнэ. Угаасаа тэр бол одоо чиний үн цэнийг хадгалж үлдэхийн тулд цалингч нь аль чинийгээрээ л өсгөөл чамайг тэр ажлын байранд ингээл аль таатай нөхцлөр чинь ингээл байлгах хэрэгцээ нь ажил олгогч талд угаасаа л байгаа. Тийм учраас цалин бол чиний үнэн мөн. Гэхдээ би танад ийм юмараа хэрэгтэй. Надад би ийм юмд айгу дуртай. Ийм хийхээрээ үнэхээр баяр жаргалтай хийдэг. Ийм хийхээрээ би айгу кайф авдаг. Тэгээд надад ийм ажил байвал ийм үүрэг даалгавар өгвөл би энийг өстэй айгу сайн хийж чадна гэдгээ очиод үннээр нь хэлээд бас нөгөө талдаа ийм байвал надад айгу төвхтэй санагддаг. Удирдлагын зүгээс ийм юм тодорхойгүй байвал би энэ ажлын байранд бас удахгүй те энэ ийм газар бол ажиллах дургу мургу гэдгээ бас үннээр нь сайхан хэлчихүүл те. Тэгвэл ядаж нэг тал нь үнэн байх юм бол нөгөө тал нь чамд нийцэж ажиллахыг хичээнэ. Эсвэл ажилд авж байгаа тал нь үннээ хэлээл за хөө бид манай компани байдал ийм байна. Бид энэ ажлын байран дээр ийм хүн хайж байна. Зах зээлийн ханшин энэ цалин ийм байгаа нь үнэн. Гэхдээ бидний нөхцөл байдал бол энэ дээр хамгийн дээд нь тэдэнд өрний цалин өгөх боломжтой байгаа нь бас үнэн. Тэгээд яванда бидний алсын хараа энэ ингээд манай компани ингээд ингэх юм бол бид нар энийг одоо ийм байлгах гад энийг хичээж явж байгаа. Энэ нь туслах хүн хайж байгаа шүү. Гэт нэг тал нь ядаж үннээ хэлчих юм бол нөгөө тал нь бодож байгаа тэр үнэнд нийцэх гэж хоёр талаасаа ингээд гоё огтлцоод ажиллаж болох учраас айл болохоор тал талдаа үннээ л барай авчвал хоёр гоё комент ирсэн байна. За эхний комент нь ядамсрын туяа гэж юм. За үнэн хүний учрыг олох цаг хугацаа үнэн хүний учрыг олох цаг хугацаа шаардахгүй амар. Засхыг нь засаад хилээд явчихна. Масктай хүний маскыг нь хуулах гэж хайрын цаг заав гинэ. Тэ үнэн шүү ёо. Сэтгэлээсээ хүн ихээ хол явдаг даа гэж. Үнэн. За үргэлжлүүлээд манай сүүзээс одоогч маань ингэж ütсэн байна. Сүүлийн хэдэн сар өглөө эрт гарч ажилдаа явахдаа нийтийн тээврээр хөвчлэн гавьяаны амралтаа эдэлж буй эрэгтэй эмэгтэй хаа нэг газар ажил хийдэг хэмээн ярьсаар явахдаа таарч байна. Залуучууд байхч оюутан голдуу юм уу гэж бодсон. За 55 нэмэх насны хүмүүс заавал дарга бус янз бүрийн ажлыг арай илүү их хийгээд ах шиг ээ. Альва байгууллагын залуу үеийнхэн ахмад хүмүүсийн хүнийх нь хувьд хүндэтгэх хандлагатай байх нь чухал санагдсан. Гэхдээ мэдээж тэдний өмнөөс ажлыг нь хий гэсэн үг биш шүү. За надад ажиглагдсан зүйлсээ л бичлээ гэсэн.
За үннээ хэлэхээр битгий олон юм яриадаа чи хотлоо яриадаа чи гэдэг ингээд загиндаг байсан штэ аав ээж нар гинэ. Тэгсэн чинь ядам сүрэн туягч маань мина минэ хаширсан л байна да гэж байна. Яг хөө бидний нөгөө энэ аав ээжийн буруу биш. Бидний нөгөө туулсан түүх өөрөө социалист нийгэмд үннийг дэмждэггүй байсан байхгүй юу? Чи дургуйч гэсэн нийгмээ энэ зарчмыг даах хэвээр, энэ системийг даах хэвээр гэдэг байсан. Тэгээ энээс шилжээд бид нэр дөнгөж л 30 жилэл болж байгаа учраас тэр одоо аав ээжийн буруу биш юм аа. Системийнх нь буруу юм аа. Одоо бол үнэн хайр хоёрыг л бүх ингээд ажил олгогчд дэмждэг болсон. Хамтар олноо хайрлах, компани хайрлах, тэрнийхээ төлөө үнэн байх гэдэг юмыг л энэ одоогийн энэ систем бол тэрийг л дэмжиж байгаа учраас тэрийг нэг юм айдсгүй, нин уугүй харуулчих чадвал бид бас чамааг яаж хайрлах уу, чамд яаж үнэн байх уу, ойлгомжтой байх уу гэдгийг ажил олгогчд бас ингээд айгу харуулах гад хичээгээд явж байгаа ийм цаг үе учраас чиний дотор хайр байгаад үнэн байх юм бол тийм хүн туршлага нь ингээд те өөрийнхөө тохирсон л одоо туршлагынхаа цалинг авна штэ яалтчгүй. Үнэхээр сургуулаа төгссөн, диплома авсан гэхдээ туршлага алгаа надаа гэвэл чи өстэй айгүй хөрх хөхт байна. Чи эхлээд энийг хийжээ. Туршлага суухаар чинь ийм болгоё гэл үннээ л хоёр талаасаа ингээд ярилцаал явчих. Тэр үнэн гэдэгтэй холбоотойгоор бас нэг юм тохирсон цалин малин гэдэг дээр одоо хүлийн зөвшөөрөлтэй юм шиг байна. Тэ өөрөөсөө бид нар харин тийм шүү дээ. Яалчгүй тэгээ туршлагагүй ч үний юм чинь баг цалин авах нь үнэ. Би нэг юм өөртөө байхгүй юмныхаа төлөө цалин авах гэдэг шүү дээ. Хүсэл нь. Бидний нөгөө одоо Бадмагийн хэлж байгаа нөгөө социализм үеэс ирсэн нэг юм хид хідэн маш сөрөг хандлагууд байгаа. Хүн болго нөгөө нэг ижил тэгш байх ёстой гэдэг хандлагатай. Тэгэхээр одоо нөгөө хүмүүс энэ 3 саяг авч яхад би ер нь яхаар авч болтгүй юм гэдэг ч юм уу тийм. Энэ ингэж яхад би яагаад ингэж болтгүй юм. Гэтэл тэр хүн одоо тэр цалингийн хэмжээнд тэр одоо бизнесийг босгохын тулд ямар их хөлс хүч гаргаж ямар их зориулт гаргасан бэ гэдгийг одоо нэг хүлээ хашаагаад. Тэгээд би яг адилхан байх ёстой. Тэгээд энэ хандлага маань өөрөө нөгөө юу гэдгийг одоо улс төрлөө ороод ирж гэн тийм ингээд нөгөө хүмүүс ингээд одоо юу гэдэг улс төрийн нам дагаж явж байгаад ийм юмд хүрж яхад би ч гэсэн болох юм байна гэдэг нэг юм хувийн зорилго, хувийн хүсэл мөрөөдөл, хувь хүний одоо амьдралын зорилго юуг чухалчилдаг, хувь хүний үнэт зүйл гэдэг ямыг ингээд хоош нь тавьчихдаг. Тэгэхээр энэ нь өөрөө юм маш олон сөрөг үр дагавруудыг бас үүсгэдэгтэй юм асуудал байна. Яг өөрөөрөө л байгаа юм байна. Бид нар өөрийнхөө одоо энэ нөгөө ажлын харилцаа бол тодорхой одоо ур чадварынхаа дагуу ямар нэгэн зүйлийг хийж өгч асуудлыг шийдээд тэрэндээ тохирсон цалин хөлсийг мөнгийг одоо цалин болгож авч байгаа ийм процесс учраас бид нар энийг аль талдаа ойлгох хэрэгтэй байна. Миний ур чадвар ийм, миний ур чадвар ийм гэдэг нь би ийм хэмжээний асуудлыг зохицуулж өгч чадчихээн. Тийм учраас би ийм цалин авч байгаа. Энэ хүн бодвол ийм асуудал зохицуулж өгж байгаа учраас ийм цалин авч байгаа гэдэг энэ ялгаануудаа ойлгох. Тэгэхгүй бол нөгөө юу гэдэг нэг байгууллага дээр багштай одоо цэвэрлэгч нь барьцж маргасан түүх байгаа л да. Бүрүү. Би энэ байгууллагад 10 жил ажилласан. Энэ муу багш бол одоо нэг сар болсон. Тэр адилхан байх хэрэгтэй гэх. Тэр хоёр чинь үүрэг шал өөр байгаа даа шүү дээ. Тэгэхээр иймэрхүү ялгаануудыг бас ойлгох хэрэгтэй. Тэгээд нэг 10 жилийн сургууль дээр За маш их баярлаа. Тэгээд өнөөдөр 930 шоуын хүрээд өндөрлөх болсон байна. Тэгээд маш их ухаарл хайрлсан гоё ярианууд явлаа. Тэгээд MB-д баярлаа. MB-гээс бас энэ чиглэлийн зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл чамтай ер нь яаж холбогдох юм бэ? Одоо байгууллагууд чинь Монгол нөгөө хүний нөөцийн асар дутагдaltaй. Тэгэхээр энэ хүмүүсийг тогтоон барих, энэ хүмүүстэй уялдах, сүлэлдэх арга гаргалгаа асар их хэрэгтэй үе байгаа учраас одоо яг манай MB бол тэгэл нөгөө хатанд гарч модон давж байгаа биз? Яаж хатны амьд босоо гэсэн. Тэр модноос чамтай яаж холбогдох вэ? Би утасны дугаараа коммент дээр бичээд хэлчихье тий. Яг. Хүмүүс холбогдвол зөвлөгөө энэ авч болох. За ингээд ажил олгогч бай, ажилд горилогч бай. Бид нэг хэсэг шүү дээ. Энэ сайхан цагийг бүтээх юм. За ингээд өөрөө үгээ хамтдаа хэлцгээгээд өнөөдрийг жаргаацгаая. За. Бид нэг хэсгийн сайн цагийг хамтдаа бүтээе. Амжилт хүсье. Бид нэг хэсгийн сайн цагийг хамт бүтээе. Гэр бүлийн радио 104.5 930 шоу.